За сайн бяцгаана уу хүүхдүүд. За баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ монгол хэлний хичээлийг хамтдаа явуулцгаая. Тэг үү? За бүгдээрэнд намжилт хүсье сууцгаач та. За энэ зургийг хараад юу хэлчмээр юм шиг харагдаж байна уу? Хин зурагт хин байна? Юу гэж хэлчмээр санагдаж байна? Гараа өргөт хэлээрээ. За. Хоёр найз явж байна. За. Чанга. Сайн. За. Маттамир. Тэр сайн найзууд хоёр хүүхэд явж байна. За. Хоёр дотн сайн найзууд явж байна. Яагаад та нар дотн сайн найзууд явж байна гэж хэлээд байгаа юм? Инээмсэглээд явж байна. Өөрөөр. За. Дотны найзууд байна, тийм ээ? За. Тэврэлтсэн байна. Энэ хоёр хүүхэд хаашаа явж байгаа юм бол бүгдээрээ таамаглая тэхүү. За. За дөлгөн. Ойлоо явж байгаа байх гэж бодож байна гин. За чи Жимсэнд явж байгаа байх. Амьтад жижиг гээд явж байгаа байх. За болгон чим. Эмийн сан руу явж байгаа. Эмийн сан руу. За уянга. За Жимсэн. Тэр сургуульдаа явж байгаа. Малаа хариулах гэж явж байгаа байх гэж мөн цэцэг. Цирк үзэх явж байгаа. За тэр за чи дэлгүүр орох гэж байгаа болоо гэж бодож байна. За бүгдээрээ тэгвэл хаана очих гэж байгаа юм бол гэдэг олон янзаар таамаглалаа. Хин их оновчтой таасан юм бол бүгдээрээ яа харъя. За хоёр хүүхд таашаа явж байна. Ой руу явж штэ тийм ээ. Бид нэр ойд руу явж гин гэж хувилбар гаргалаа. Тэгж ярьсан тий? Тийм байна. За тийм байна. За ой руу явж байгаа юм байна. Ойд чиж яах гэж байгаа юм бол? Дуурнаа. Ойд чиж яах гэж байгаа бол? За хэлээд тах. Зугаалах гэж байгаа. Амрах гэж байгаа. Жимс түүх гэж байгаа. Мөх цэцэг. Тийм баг тийм ээ. За одоо тэгвэл багш нь чухам яах гэж байгаа юм болаа гэдэг юм. Би юу? Уншаадах та бүгдээрээ зэрэг. За бүгдээрээ хичээлд оролцохын тулд бол багш нь болохоор нэг хүнээс хамааралгүйгээр өөр юм болох гэдэг юм байна тийм ээ. Яагаад гэвэл юу вэ гэсэн асуулт байгаа учраас. Тэгэхээр би энэ багш Цэвэрлэмаа багш юм юу? Надад даалгавар өгсөн байгаа. За ийм даалгавар өгсөн байгаа. Би энэ үгийг өөрөө мэдэхгүй. Ямар үг байгааг мэдэхгүй. Та нарын тусламжтайгаар та нарын өгсөн мэдээллийг цуглуулж гаад энд байгаа үгийг юу байгааг би өөрөө олж тань. Та нар надад тусалж чадах уу? За би тэгвэл асуугаа явчих тэхүү. Болгон чимгээ би амьтай юу амьгүй юу? Амьтай. Би том уу жижиг үү төгөлдрөө? Том. За. Би хаана амьдардаг вэ? Амьтай юм бол би хаана амьдардаг вэ? Хэлээ. Ойд амьдардаг юм байна. За. Тэгвэл би үгүй юм уу? Үг рүүгээ орё одоо. Үг. За би хэдэн үетэй вэ? 2 үетэй. Тэгвэл би хэдэн өсгтэй вэ? 7 өсгтэй. Би хэдэн авиатай? За тооцоорой. Багш би. Авиагаа. За 7 үсэг 5 авиа. 7 өсөг 50 авиа. Зөвхөн хүүхдүүдээ би 5 авиа. Буруу хэлчихвэл багш нь бас талгаа эргээ явчихин тийм ээ цаашаа. 5 авиа зөв. За. Надад тэгвэл юу байгаа? Заримдаг гүйгүүлэх байгаа юм. Байхгүй юу? Тэгвэл надад их шигт гүйгүүлэх байгаа юм. За.
За хинэ төгөлдрөө тэгвэл надад хэдий их шиг тгийгүүлэх гэж байгаа гэж хэлээд гэж. 3 гин зөв үү хүмүүдээ? За сайн. Тэгвэл чи багштай багш нь самбарт бичээд ямар их шиг тгийгүүлэх гэж байгаа. Надад за хэлээд тулуу хэлээд өгөөрэй. Б В Г. За надад өргөлтөд их шиг байгаа юм. Яагаад? Надад өргөлтөд их шиг байхгүй гэж байна. Яагаад вэ? Төгөлдрөө? Урт их шиг, хоос их шиг. Урт хоос их шиг үү? Өргөлтөд их шиг байгаа юу гэсэн чинь багш нь? Байхгүй. Яагаад өргөлтөд их шиг байхгүй вэ? Үгүй нэгдүгээр үед урт хоос их шиг хоёулаа орсон юм аа багш нь. Ямар их шиг байгаа юм? Урт их шиг байгаа учраас танд өргөлтөд их шиг байхгүй гэж байгаа юм уу те? За тэгвэл багш нь хоос их шиг байна уу? За хэлээд багш та. Хоос их шиг юм өргөлтөд их шиг байна уу? Балархаа их шиг байна уу? Яагаад? Хоос их шиг барсан болохоор байхгүй юм байна тийм ээ. За тэгвэл би таах гэж оролдсон юм хүмүүдээ. Та нар намайг сая 90 үг гэсэн. Тийм ээ? 2 үетэй гэсэн 90 үг гэсэн. За багш нь таах гэж оролдсон. Ямар их шиг орсон үгийг 90 үг гэдэг. За тэгвэл багш нь гэдгээр орлуулад үзье. Энд яагаад гэвэл та нар өргөлтөд их шиг нь урт их шиг гэсэн учраас би энд хос их шиг байгаа гэсэн учраас би боовгой гэдэг утгатай байна. Байх. Боовгой гэж хэлж үзье. Утгатай байхгүй. Тэгэхээр би гэж бичиж үзэх юм байна, тийм ээ? За энэ хоёрыг холбогдож байгаа. Баавга. За юу гэсэн үг үсв? Баавга. За багш нь та чадгүй. За тэгвэл баяр үргэж багш та. Баярлалаа та нарыг надад тусалсан. За. За маш их баярлалаа. Өстой их баярлалаа. Цааш нь хичээлээ явуулах боломжийг хангаж өгсөн та бүхэндээ баярлалаа. За нөгөө баавгаа минь гараад ирлээ. Тийм байна уу? За өнөөдрийн хичээл дээр бидний унших ихэд маань тэгвэл юу явах нь вэ? 2 хүүхэд байх юм шиг байна. Өөр. Баавгаа байх юм шиг байна. Өөр. Өөрөөр томоо. Юу вэ? Аймад орох юм шиг байна, тийм үү? За, ийм юмнууд орсон л нэг их унших гээд үлгэр унших гээд байгаа юм шиг байна та. Тийм байна уу? За одоо тэгвэл бүгдээрээ баавгааныхаа талаар давчгаа мэдээллийг өөрснөө та нар өөр мэдээлэл бол өөрсдөө олж уншаад багштай маргааш хэлээрэй. За юу. За. Баавгааны талаар чихэн ийм жижигхэн боловч сонсгол нь тун соргог гинэ нөгөө баавгаа чинь. За баавгаа нүд онигор хараа тааруу. Хараа муутай юм байна тийм ээ. За нүүрнийх нь ихэнх хувийг эзлэх хамар нь том бөгөөд урт үнэрлэх хэрэгтэн гой төгчсөн гэж байна. Шүтэн хурц маханд дуртай. Бас ногоон өвс нялх навч нахиа хөвд шүүслэг жимс иддэм. Жимс ногоо иддэм байна. Өөр юу иддэг бах нь? Бас мах иддэм байна. За идэхээ хөрвөл хүнд ч гэсэн халддсан байна. Тэгэхээр хүнд ч гэсэн халддаг учраас бид нэр яах юм бэ нэ? Маш сэрэмжтэй, болгоомжтой байх юм байна, тийм үү? За хичээлийнхээ зорилгыг бүгдээрээ тавьчих. Хэн сайхан ганцаараа чанга уншаад өгч байгаа шүү дээ. За толъё. Ихтер ажилтан үлгэрийн ууд дээд сэтгэл ханамжийг тодорхойлно. Сайн байна. За ихтер ажиллах юм байна, үлгэрийн уул бүтээх юм байна, сэтгэл ханамжийг тодорхойлох юм байна. Бид нэр үлгэрийн сэтгэл ханамжийг тодорхойлж ирсэн тийм үү? Ердөө ийм зорилго төвшүүлээд ажиллана.
За. За нэх рүү харъя бүгдээрээ. Хэрэг харъя. Энэ ихэд нэг юм дутуу байх шиг байх юм. Багш нь юм орхицсан байна. Юу дутуу вэ? Оо, юу вэ? Оо, тийм биш дээ. Альва их чинь заавалчгүй гарчигтай байх хэрэгтэй, тийм үү? Тэгтэл яасан? Гарчиг нь байхгүй. За. Тэгвэл багш нь уншаад та нар цуурайлаад уншиж чадах уу? За, тэгээ бүгдээр уншия. Гарчиг ямар ч байсан бид нэр өгөх юм байна шүү дээ, тийм байна? Тийм. За. Хоёр хүүхэд ой дотор явж байв. Гинэт модны цаанаас том баавгай гарчээ. Нэгэн зүгтааж модон дээр авиран гарав. Нөгөө зам дээр өгсөн мэт хэвтгэхээс өөр аргагүй болжээ. Баавгай хурч ирээд хүүхдийг шиншив. Тэр хүүхэд амьсгалаа даран өгсөн мэт хэвтэв. Баавгай хүүхдийг шиншиж яваад өгчээ. Баавгайг холдсон хойно модон дээр гарсан хүүхэд бууж ирээд чиний чихэнд баавгаа юу гэж хэлв гэж асуулаа. За, аюултай цагт нөхрөө хайдаг. Хүн муу нөхөр гэж баавгаа хэллээ. Гэв. За. Энэ сэдвийн талаар ойлгов уу? Юу гарчих шиг байна. Дотроо жоохон бодтоо. Юуны тухай гарчив. За, саяныхаа уншсныг бүгдээрээ багшд нь нэг цаас өгсөн байгаа. Ийм ууттай. Энэ дотор энэ их маань ихийг дараалалд оруулаад багш нь бичсэн байгаа. Тэрийг сайхан дараалалд нь оруулаад ингээд дугаараар нь ингээ өрөө тавьж гад уншаад тахтаа хүмүүс сайхан жирээд нэгнүүлж тавьж гад дараалалаар нь ихтэй байрлуулж гад. За, байрлуулаараа авч гаргаад нэгээс эхлүүлээ. За, маш түргэн. Уулан дээрээ явуулгүйгээр шууд юу ягаад явчих. Наахгүй хүүхдүүдээ багш нь наа гэж юм яриаггүй тийм ээ. Эхлээд дараалалаар нь байрлуулах сайх. Нэг байхгүй. Дугаарлаа. За, хоёулаа дундаа хоорондоо хос хосоор ажиллана шүү хүүхдүүдээ. Дундаа ажиллана. Хос хосоороо. За, байрлуулсан хүүхдүүдээ. За, маш түргэн. За, нааш анхаарай. Их сайн байна. Байрлуулсан тийм ээ. За, одоо бүгдээрээ өгүүлбэрээр нэг 9 өгүүлбэр байна уу? За, нэгээрээ маш гоё чанга цаваа уншиж гээ. Нэгдүгээр өгүүлбэрийг мандалмаа. За, хоёрдугаар өгүүлбэр дүлгөө. Мөнх цэцэг 3-т.
Мөх нэм сайхан. Нөгөө нь зам дээр өгсөн зур аргагүй болчих. Нөгөө зам дээр өгсөн хитээ зур аргагүй болчих. Тэрний дараагийнх нь уншиж штэ чи. Дараагийнх нь унших та. Чи сая давхар дахиад уншичлаа штэ. За 5 дахь. За чи уншиж. За. За чи тар. За уянга. Уянга хаана? Дараа. Наа чин байгаа тийм ээ. За болгон чимэг дараагийнх нь. Энэ дээр уншин штэ. Дараагийн хэд дэх өгүүлбэр дээр явж байгаа лээ? Чи яг аваад сууцсан юм бөгнүүлээд. За 9 дэх өгүүлбэр. За. Аюултай зах нөхрөө хайдаг муу нөхөр гэж баавал хэлээ. За зүйтэй бүгдээрээ их сайхан уншлаа штэ. Ер нь ихээ ойлгож байгаа. Одоо ойлгосон хэсгийн бүгдээрээ нөгөө бид нэр үлгэрийн уул бүтээн гэж зорилгодоо төвшүүлсэн байгаа. Хүүхэд бүрийн урдталт ийм уул байгаа. Үлгэрийн уул гэсэн юм байна. Тийм байна уу? За энэ үлгэрийн уулаа бүтээн. Бүтээхээс өмнө нааша харъя. Бүтээхээс өмнө яаж бүтээх үү гэдгийг анхааръя бүгдээр одоо. За уулан дээр гарахад нэлээ их ядарч байж очиж гардаг хүнд замыг туулж бартааг туулж очдог газар нь аль хэсэг вэ? Уулын аль хэсэг вэ? Өөр. За саран гэрлэлтэй. Уулын орой. Санал нийлж байна уу та нартай? Уулын оройд гарахын тулд нэлээ хөлсөө урсгаж ядарч зовж зүдэрчээж бид нэр очдог тийм үү? Тийм ээ. За тэгвэл одоо би гол юм олуулах гэдэг. Хамгийн энэ ихтэй чинь бас хамгийн хэцүү үе юу байсан бэ? Энэ ихэд энэ одоо нөгөө их рүүг орё тийм ээ. За. Тэр нь хамгийн аимшигтай хэсэг тийм ээ. Өөр бодож байгаа хөхтэй нөө. Адилхан бодож гин үү? Адилхан бодож гин үү? Өөр бодож байгаа хөхт байна. Дуграараа хөхтүүдээ. Ерөөсөө л бүгдээр адилхан гэж бодож гин үү? Юу гэсэн өгүүлбэр байна? Хэддгээр өгүүлбэр байна? Тэгвэл одоо тараадах тавдаа. За саран гэрлэлтээр. 5. Сайн дугаараа хараараа хөхтүүдээ. За яг 5 байж болох өөрөө тэгж бодож иж болно. 7 дугаар өгүүлбэр. За бүгдээрээ зэрэг унших тэгвэл. Өгчээ. За уулын оргил дээр гарахад хэдий сайхан боловч хамгийн хэцүү хэсэг нь уулын оргил байна тийм ээ. За тэгвэл энэ ихийн хамгийн хэцүү хэсэг нь аль вэ нэ? Саяны 7 дугаар өгүүлбэр байна. Тэгвэл энэ хоёрыг хооронд нь давхцуулаад байлгаж болох уу? Нэг төвшин тавьж болох уу? Уулынхаа оргил дээр энэ хэсгийг нааж болох уу уулаан бүтээхтэй? Дуграараа болох уу? За. Энэ өгүүлбэрийн давхцуулыг бол хоёр хэцүү хэсгийн давхцуулаа тавь гэвэл яах вэ? Орой байрлуулж болох уу? За тэгвэл байрлуулах та. Яаж байрлуулмаар вэ? За, наач. За, наач. Нэг нь наагаад, нэг нь цаваагаад өгөх гэдэгч. Багштай өргөд харуулах уу? Энэ нэгтээ нийлж байна хардаа багш нь ингэж бодсон зөв байна уу буруу байна уу? За дэш. Багшийнхтаа нийлж байна уу? Дэлгэцтэй харал та. За өргөөрөө бүгд сайн өргөн шүү. За дөлгөө өөр юу наах гэж байгаа? За наагаад үзүүлээрэй.
За, уулынх нь орой хэсэг мөн үү? Гинэ. Батамраад ч нэг. За. За. За, саран гэрэл ганцхан өгүүлбэр наа штэ, тийм ээ? Ганцхан өгүүлбэр наасан уу? Өөр юм наахгүй. За. Багшийнхаа заавраар яваад. Болцсон уу? За, гэсэн байна. Тэгээд энэ шиншиж явна гэдэг чинь хамгийн хэцүү аимшигтай үе шүү дээ. Бид нэр амьдрал дээр баавгатай тааралдаад хэвтчихээд тэгээ баавга бид нарыг үнэрлээд яваад өгөхөд айхуу та нар ерөн хамгийн аимшигтай хэцүү хэсэг нь байна, тийм үү? За энэ өгүүлбэрийн дэвтэр дээр маш түргэн бичигдэх тийм. Тэгээд цааш нь бүгдээрээ уулаан бүтээн өгүүлбэрийн бичиж. Манай таарсан. За. Маш түргэн сайхан бичиж. За авчицсан. Бичсэн хөлтөд нь гараа. За. За гэсэн байна бичсэн үү? Төлөд. Зааш. За гэсэн байна. За бичээд дуусгачлаа тийм ээ? Өөр хүлээж байгаа хөх тань. За хоёр оргил хэсгийг бичээд авлаа. Нэг нь бүр хамгийн хэцүү хэсэг энэ хоёрыг давхцуулаад. Одоо тэгвэл энэ уулаа ингээд бүгдээр үлгэрийнхээ уулыг бүтээхийн тулд одоо нэгдүгээр өгүүлбэрийг хаана бичих вэ? Хоёр хүүхэд. За хэлээр юм нэг саран гэрлээ. Чам. Энтэй талд нь ингэж тавих юм байна тийм үү? За тэгээд яах юм? Уулаадаа гарч яваа юм чи ингээ өгүүлбэрүүдээ ингэж байрлуулах нэ те. Энд чи дээшээ өгсөж яваа. Энэ эхлээд явж байхдаа энэ хоёр хүүхд ямар байна? Их аз жаргалтай байгаа шүү дээ тийм ээ? За одоо тэгвэл яах вэ? Энэ нөгөө баавга шиншиж яваад өгөө гэдгийг хүртэл нөгөө өгүүлбэрүүдээ энэ уулуудаа ингэж билээд авиргаж байрлуулах юм байна өгүүлбэрээ тийм байна уу? За энэ хоёр хамгийн хэцүү хэсэг нь байжсэн чинь одоо яасан? Шиншээд яваад яасан? Өгчгтөө зэрэг ийшээ яах вэ? Арай ямар болох вэ? Уул руу буухад ямар идэг лээ? Уул руу буухад ямар идэв? Ер нь буухад амархан байна. Авирхаасаа арай илүү амархан байна. Тэгвэл үлгэрийн уулаа бүгдээрээ наад битсэн өгүүлбэрээрээ бүтээж болох нь хөвгтүүд ээ. За тэгвэл маш хурдан бүтээгээд наагаад үзүүлээдэх те. Хоёроо. Нэг нь наагаад, нэг нь яагаад.
За наагаад тус зөвхтүүд нь өргөж байгаарай. За цаасаа өргөөд гаргахад. Уулаа өргөөрэй. За уулаа хийцэн хүүхдүүд нь одоо бид нөгөө ихтэй гарчиг өгөөгүй уулгийнхаа ууланд нэр өгөөрэй. Өөрсдийнхөө дуртай ямар гарчиг өгчүүл болмоор юм шиг байна. Хувилбаруудаа багштай хэлээд өгөөрэй. Багш самбар дээр бичээ. Хин ямар гарчиг өгчмөр байна уу? Ямар гарчиг өгч болмоор байна. За хэлээд. Ям сайхан. Сайн өхөр гинэ. За гарчиг. Сайн. Хэлээд гараа наанасаа суудлаас хэлээрэй хүүхдүүдээ. Дотны найзууд. За. Өөр хэлээрэй хүүхдүүдээ. Ойд. Тийм үү? Юм уу? За, өөр. Ойд болсон адал явдал. За. Болсон явдал гिचий төхөө. За. За, ийм юм хэлчих. За тэгвэл өөртөө эндээс өөрөөр ч яасан байж болно шүү дээ. Гарчигаа тавьчих. Хоорондоо хоёулаа ярьж байгаа. Ямар гарчиг тавих вэ? Маш түргэн. Хоёр хүүхэд хоорондоо ярьж байгаад маш түргэн гарчигаа тавьчих. Мөнгө цэцгээ. Зүйтэй. Хоорондоо зөвлөж байгаа бол нэг гарчигаа тавьчих. Уулан дээрээ тавина штэ. Бүтээсэн уулан дээрээ. Заатг. Хоёулаа хоорондоо зөвлөж байгаа л нэг гарчиг өгч. Бүтээсэн уулан дээрээ тавьчихаа тулгай. За. За багш нь яваад ямар гарчиг тавьж вэ хараа тий. Гарчигаа тавиарай. За. Ягс тавьчих. За багш нэг юм асуух уу та нараас? Цааш нь үргэлжлүүлэх хүүхдүүдээ. За. Хэрвээ одоо сонсорой. Тэр модон дээр гарцсан хүүхэд байгаа шүү дээ. Тэр модон дээр гарцсан хүүхдийн оронд та нар байсан бол яах вэ? Хэрвээ чи байсан бол өөрийнхөө. За. Би найзтайгаа модон дээр. Найзаа дагуулад модон дээр харна. За. Би баагатай илтгэр хайрцаж түүнд сайн байна уу та гэхэд баагаа чи надаас явна. Зүйтэй. Баавгатай илдгээр харилцсан гинэ. Сайн байна уу та гэд өөдөөс нь хэлчих дээр зэрэг баавга буцаа явчихнаа гэдэг чинь. За. Би модны ард нуухтан. Модны ард нуухтан. Найзааг аваад уу. За, чухлаа. Би найзтайгаа төгсөн мэдтэн. Найзтайгаа төгсөн мэдэх юм байна. Модон дээр авирна. Өөр. За. Ямар мундаг хөвгтүүд вэ? За. Би түүний орны Найзтайгаа нэг газар нуугдна. Их сайн найзууд шүү дээ та нар. За. Найзыгаа аваад цогтаана. Мундаг байна шүү дээ, тийм ээ? За. Тэгвэл энэ хоёр хүүхдэд сайн чанар байна уу хүүхдүүд ээ? Сайн талын нэрийн хүүхд энэ хоёр хүүхд хоёуланд нь байгаа. За. Сайн. Яагаад сайн гэж байгаа юм? Хэлээрэй. Яагаад сайн? Хэлээрэй болгон чимгээ. Яагаад сайн блэ заалч? Инээсэн баясгалантай явжсэн. Баясгалантай явжсэн л да. Тэгээд яалаа. Сайн чанар энэ хоёрт байна уу байхгүй байна уу? Байгаа л үү? Өөрөө
хамгаалсан. Өөр өөрсдийгөө хамгаалсан. Тийм биш үү? Тийм ээ? Тийм байна уу? За, хэдийгээр нэг найзыгаа орхиод гарсан ч гэсэн өөр өөрсдийгөө хамгаалсан тийм сэргэлэн цаваа чанар бас байна шүү дээ. Тийм байна уу? За, тэгээд энд хамгийн сүүлийн өгүүлбэр нөгөө муу нөхөр гэдэг ах юм. Яагаад муу нөхөр гэдэг ч байгаа юм бол? Найзыгаа орхиод модон дээр гарсан муу нөхөр болоод байна, тийм ээ? За тэгвэл бидний номны 32 дугаар хуудсан дээр бол номон дээр бол муу нөхөр гэсэн юугаараа гарчигтайгаар энэ байгаа. Бид нар болохоор бас өөрөөр бас гарчиг өгч үзлээ, тийм ээ? За. За одоо тэгвэл цаашаа явъя бүгдээрээ. За энэ үлгэрlүүгээ нэг хараат. Бид нар өмнө нь ийм үзтгэл 7 өнтгтэй доглон шаазгаан үлгэрээр энэ сэтгэл ханамжийг ингэж хийж исэн, тийм ээ? Ямар үедээ сэтгэл ханамж маш өндөр байсан, яагаад сэтгэл ханамж нь хамгийн доошоо орсон, ямар үед арай дээшлээд ингээд хулган зааж өгөөд нэг өнтгтэйгөө үлдсэн гэдгийг бид нар сэтгэл ханамжийг илэрхийлж ирсэн, тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ энэ ихтэрээ очиод энэ графика гаргаж чагаад энэ дотор зураг байгаа энэ. Ийм утгатай зураг байна. За хоёр хүүхэд, хоёр баавгаатай ийм зураг байгаа. Гаргаад яг энэ шигээ сэтгэл ханамжийг тодорхойлоод наагах тавтуудтай маш хурдан шүү. Сэтгэл ханамж хамгийн өндөр үедээ ямар зургийг наах вэ? Хамгийн доошлсон үедээ ямар зургийг наах вэ гэдгээ. За. За маш түргэн агаа зургаа өргөд үзүүлчихэрэй. Наачад энэ шугамаараа илэрхийлэх яагаар өгтөө те. За, хоорондоо сайхан ярьж чагаад хоёр хүүхэд хоорондоо яриад хаана алийг наачмаар байна. За. Хоорондоо сайхан хоёулаа ярьж байгаад яаш тэ зураг ойртол дундаа тавь.